Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бага ангийн багшийг дэмжих төслийн оролцогч Галсан Даржийн Ган Чимэг байна. Би 2022 онд Дорнот их сургуулийг бага ангийн багш мэргэжлэр төгсөөд Баяндан суманд 1 жил, Нашбалбар суманд 3 дахь жилдээ ажиллаж байна. Бага ангийн багш Ган Чимэг нь хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй бие даан суралцах чадварыг дэмжиж өв соёлоо дээдлэн хүндэлдэг иргэн болж төлөвшүүлэхийг хичээн ажиллаж байна. Ажиллах хугацаанд өөрийн зай харга, ур чадварыг дэвшлүүлэхэд тогтмол анхаарч сургуулийн болон бага ангийн багш нарын дунд зохион явуулагдсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн. Түүний амжилтаас дурдвал Ахмад багш ардын гэгэрлийн тэргүүний ажилтан Бүдийн Лувсан цэрэн агсны нэрэмжит Монгол хэл maaсын ойролцоогт цээж бичиг багш төрөл 2024-2025 онуудад 3 дугаар байр. Сургууль хүмүүжүүлэх уншлага сургуультай 2024-2025 онуудад 2 дугаар байр. Сургуулийн бага ангийн багш нарын дунд зохион явуулагдсан ур чадварын уралдаанд 2 дугаар байр. Бол цав математикийн 34 дугаар олимпиадын бага ангийн багш төрөл 6 дугаар байр. Сургуулийн залуу багш манлайлал уралдаанд эссе бичлэгийн төрөлд тэргүүн байр тусдас эзэлсэн байна. Ангийн сурагчдыг уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх зорилгоор ойлгон уншихын дэвтэрнээ дасгал ажиллуулж байгаа бөгөөд мөн хүрдийн цээж тооллыг тогтмол хийснээр хүрдээ цээжлэхээс гадна бодлого бодох хурдыг нэмэгдүүлсэн байна. Сурагчдын математик бүтэц сэтгэлгээ хөгжүүлэх зорилгоор STEM болон эдүтэн платформыг ашиглан хичээл сургалтаа хэрэгжүүлж байна. Мөн цар тахлын үед Google Meet болон Zoom, Facebook руу лайв хичээлийг зайнаас хичээлүүлж байсан. Ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хайрладаг, зөв харилцаж сургах зорилгоор цасалгааны ургамал тарьж түүнийг арчлах болон байгаль дахь аялал, амьдарч буй орон нутгийн музейг үзэж танилцах ихмэд аяллыг зохион байгуулдаг. Сургуулийн нийгмийн ажлантай хамтарч охидын яриа хийж ангийн охидын хүсэл мөрөөдлийн тухай ярилцав. Сумын эрүүл мэндийн байгууллагыг эрдэнэ төлөөлөгч танилцуулж амар жаргал нэмж амны хүндийн эрүүл мэндийн сэдвээр сургалт зохион байгуулсан. Дотор байрны сурагчдад бүлгийн болон ганцаарчлсан давтлага хийсэн. Гэрлэмэ багштай 12-ын А ангитай хамтран богино рил бичлэг хийсэн. Ангийн сурагчдыг зарлагдсан уралдаанд тэмцээд тогтмол идэвхтэй оролцуулдаг. Амжилтаас нь дурдвал Урлаг наадам 2023 наадамд Цолмон 3 дугаар байр. Ам мэлэг 2023 наадамд Хүслэн 3 дугаар байр. 2024 онд Лувсан цэрэн багшийн нэрэмжит Монгол хэл бичгийн maaсын олимпиадад тэргэл алдаагүй бичигдэн. Ам мэлэг 2024 наадамд Нандин 4 дугаар байр. Хамтлаг төрөл 1 дугаар байр. Урлаг наадам 2024 Цэлмэг гослол дуу 1 дугаар байр. Бүрэн төгс гослол дуу 3 дугаар байр. Хамтлаг бүжиг төрөлд 3 дугаар байр. 2025 онд хүн байгаль кабинетийн зохион байгуулсан мини олимпиадад Одон Чимэг 1 дугаар байр, Нандин 2 дугаар байр, Бэлгүн 3 дугаар байр. 2025 онд Борохны нэрэмжит Дамын тэмцээнд ганц цогт 2 дугаар байр, Одон Чимэг 2 дугаар байр. 2025 онд Лувсан цэрэн багшийн нэрэмжит Монгол хэл maaсын олимпиадад цээж бичиг төрөлд ангаараа 3 дугаар байр, Нандин үжин нар гоо бичгтэн сурагчаар шалгарсан. Урлаг наадам 2025-д Цэлмэг гослол дуу төрөлд 3 дугаар байр, хамтлаг бүжиг төрөлд тусгай байр. Тэнгэрийн зорилгоор 7 сурагч 1-р зэргийн диплом, 1 сурагч 2-р зэргийн диплом авсан байна. Монгол бахархлын өдрөөр ангийн сурагчдын дунд үсгэллийн хат тэмцээн зохион байгуулж Цэлмэг Эрдэнэчилан Маргад нар амжилттай оролцсон. Дөрвөн мэрэг шагаа надан олон төрөл тэмцээнд багаараа 3 дугаар байр. Мөн Ган Чимэг багш нь хүн болго багаасаа хөтөлбөрийн хүрээнд 4-5 дугаар ангийн сурагчдын дунд математикийн дугуйлан 2 жил хичээллүүлвэ. 6-аас 12 дугаар ангийн танхимын бус сургалтаар нийт 13 сурагчийн хамт Монгол Улсын их сургуулийн зүүн бүсийн лицей болон аймгийн төв намын сангийн үйл ажиллагаатай танилцваа. Ган Чимэг багш нь зарлагдсан сургалтанд тогтмол идэвхтэй хамрагддаг. Түүнээс нь дурдвал A+ болон анхны жилийн үндсэн сургалтанд хамрагдсан. Оюун ухааны чадварын IQ төвийн сургалтанд хамрагдаж 4 жилийн багшлах эрхэм сертификат авсан. Мэдлэг цэгмэнийг зөвлөх Альма багшийн Монгол хэлний зай харга зүй сэдвт 3 цагийн сургалтанд хамрагдсан. Бага ангийн болон байгалийн шинжлэх ухааны багш нарт зориулсан STEMix сургалтанд хамрагдаж гарын дарах материалыг ашиглан сонирхолтой туршилтуудыг хийсэн. Ган Чимэг багш нь бүлгийн багш нараараа хамтран 4 удаагийн судалгаад хичээл бэлтгэн 3 удаагийн судалгаад хичээлийг заасан. Бага ангийн зай харгын нэглэлээр хамтран нэг хичээлийн уралдаан болон сургуулийн сургууль хүмүүжүүлэх уншлагад идэвхтэй оролцсон. Эцэг их асран хамгаалагчдын уулзалтаар болон багш сурагч эцэг их гурвалсан уулзалт зохион байгуулж математик болон монгол хэлний хичээлийн зай харгын зөвлөгөө өгч ажилладаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Эцэг эхийн цогц тэмцээнд боловол төрөлд 2025-2026 онд тэргүүн байр, дартс төрөлд 2024 онд дэд байр эзэлсэн. Мөн 2022 онд Баяндан сумын ерөнхий боловсролын сургуулийн 3А ангийн эцэгчүүдтэй хамтран сургуулийн хашин, 2025 онд Дашвалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн 1Б ангийн эцэгчүүдтэй хамтран залуус хорооллын төгөлд мул тарьсан. Цаашид бусад багш нараасаа суралцаж өөрийгөө болон ангийн сурагчдаа хөгжүүлэхийн тулд хичээн ажиллах болно.